За Солонгост ирсэн 5 дахь өдөр. Өнөөдөр бол 2 сарын 24-ний өдөр. Тэгээ 25 нь буюу 2 дахь өдөр хаалганд орох гэж байна. Яа би бүр амар догдолж байна. Айх гэхээслүү би догтлоод байна. Хаалганд орсны дараах 2 дахь өдөр. Өнөөдөр чихээс ахуулчаад харих замдаа Адидас орсон, дэлгүүрсэн. Тэгээ Женигийн цомог гарах төгчөөсөн болохоор одоо энэ реклам нь гадуур зөндөө явж исэн. Тэгээ замдаа юм бүрхэн Солонгос дэлгүүр бас орсон. Энэ өдөр ингээд ер нь өнгөрсөн. 2 сарын 28 буюу хаалганы дараах 3 дахь өдөр би Лотте мол орсон. Бас зөндөө дэлгүүрсэн. Маш их ядарсан. Би бас Лотте молын нэрээ аквариумыг үзсэн юм шүү дээ. Бүр үнэхээр хүрхэн байсан. Энэ матар болохоор амар том биетэй хэрнээ. Маш жижигхэн хэмжээний юм аквариум дотор байлгаад төхөр хэмтэй хаашаач хөдөлж чадахгүй зүгээр дээшээ нэг халт ус амьсгалснаа доош ороод исэн. Тэний айгүй хэцүү харагдчихсан. Энэ загасдаг үнэхээр инээдтэйсэн мөрийг дүүрээдсэн. Тэг наашаа өртөөсөө харахгүй тэгээд тэр цонхныхон тусгал дүүрийг нь битсэн. Coex молын аквариумыг үзэж чадаагүй ч гэсэн Лотте молынхыг үзсэн. Тэгээд юм tunnel байсан. Энд нэг загаснууд ингээд битүүдээгүүр доогоор яваад. Ийшээ орох үнэ нь болохоор 20,000 вон байсан. Тэгээд ердөөсөө үзэж дуусахгүй дандаа шин хэсгүүд, шин аквариумууд, шин амьтад гарч ирээдсэн. Энийг уруулаа цагаанаар будсан юм шиг амьтыг хараа. Пингвинүүд амар хөөрх юм билээ. Би амьдралдаа анхудаа пингвин харж үзсэн. Тэгэд ингээд цонхон дээр ингээд товшонгод дагаад ингээд хөдлөөд идэг. So cute. За тэгээ эндээсээ гараад өргөжлүүдэд дэлгүүрсэн. Тэгээд энд бас нэг юм хөрхөн мод аквариум шиг юм кафе байт юм лээ. Тэгээд Casetify орсон. Тэгт надад таалагдах кейс өртөөсөө байгаагүй. Тэгээд дээрэс нь захиалга өгөөд 1 цагийн дотор кейсийг нь хийж өгнө гэсэн болохоор ер нь болцсон. Миний хиймтэй үсэнд хамгийн best байгаа намайг дурлуулсан бүтээгдэхүүнүүдийг та нарт хуваалцах гэж байна. Londo Professional-ийн Velvet Oil цуврал. Энэ маск бол миний амьдралдаа хэрэгжилжсэн хамгийн гоё маск. Би одоо үсэндээ 7 мл-эгцэн байгаа. 2 жилийн хугацаанд. Тэгээ миний үс ер нь бол бүр нэлээд гэмтэлтэй. Тэгээ яаж одоо ингээд тайруулахгүй урт чигээр нь байлгаад байгаа ингээд гайхмаар. Тэнгүүд энэ цувралаа тууштай хэрэглэсний ачаар маск бол би 7 хоногт бараг 2.50-сан. Тэгсний ачаар үс маань ингээд бөөнөрөө тасарч унахгүй. Энэ миний дуртай үсний серум байгаа. Им халзарсан хэсэг дээрээ түрхдэг. Миний үс бүр огцон айгу хурд ургаадсан. Энээс ингээд жижигхэн гүйснүүд ингээд сүрдэж гарч бүр асар хурдан ургуулд юм бэлээ. Уржигдэр би Wellbe Shop-оос энийг очиж авсан. Бэлгэнд энийг өгсөн. Wella Professional-ийн Oil Reflection. Энэ болохоор үсийг гялзуулах үүрэгтэй юм бэлээ. Үсэндээ энэ ойлыг хэрэглэдэг. Яг юм үсээ баг зэргийн чихтайгаа дээр ингээд хамгийн одоо хуураштай хэсэгтээ энийг түрхээд өгчдөг. Wellbe Shop-оос авч болно. Шангрилагийн 2 давхурт байдаг. Эсвэл бас онлайнаар захиалаад авч болно энэ сайтаар. За би одоо нүүх гэж байна. Энэ бол миний ачаа. Уг нь би ийм 2 чемодантай. Тэгээд нэг үр өвчтэй ирсэн. Тэгээд шопинг хийсэн юмнууд үнэхээр багтахгүй. Тэгээд шинэ чемодан аваад энэ нөгөө цүнх маань бас багтахгүй байсан. За би шинэ Airbnb дээр ирсэн. Эндээ би одоо яван явтлаа байна. 7 хоног. Room tour хийцгээе. Үүд хэсэг нь бол ийм байна. Тэгээ би орж ирээд ингээд чемодануудаа ингээд тавьцсан. Тэгээ эндээ ийм шкафтай. Тэгэд энэ надад орж ирээд хамгийн их таалагдсан юм. Эндээ гоё жин байна. Жингээ үзнэ. За тэгээ үргэлжлүүлээд эндээ бас юм хувцсны шкаф байна. Ингээд доор бас нэмэлт гудас байх шиг байна. Тэгээд ингээд дээр дахиад нэмэлтээр нэг хүн байвал гээд тэр хүндээ зориулж юм гудас дээр мэр тавьсан юм шиг байна л та. Эндээ гадуур хувцас үлгэж болох юм байна. Өнгө мөнгөнцтэйгоо цэвэрх юм аа. Галтгооны хэсэг маш хөөрх юм болонтай. Тэгээд
ийм стакан энэ төр байд юм байна. Тэгээ төмс арилгагч гэд ер нь бол хэрэгтэй бүх юм байна. Тэгээд бас таалагдж байгаа юм нь ийм плетиктэй. Газан плетик биш. Аюулгүй гэсэн үг. Тэгэхээр пэйжтэй. Тэгээ угаалгын машинтай. Тэгээд эндээ хөргөчтэй юм байна. За эндээсээ одоо ингээд цараа хүрхэн цэвэрхэн байгаа. Ингээ орны юм байна. Энэ болохоор агаар чигшүүлэгч юм шиг байна. Орныхаа хажууд арьсаа чигшүүлээд календар байна. Им хөрхэн буудантай. Тэгээд ийм кофений ширээтэй. Тэгээд им хөрхэн өндөр ширээ байгаа. Энд яг бичлэгээ эвлүүлээд цувал надад гоё таалагдчихэв. Тэгээд зурагттай Netflix-тэй гэсэн хүсвэл пассвортыг авч болно гээд. Тэгээд ишээ гадаа view. Одоо яг солонгост байгаа юм шиг санагдчихэв надад бас. Тэгээд эндээс гоё гэрэл орж ирээд тэгээд яг ишээ өнцгтэй рил мэл тэг бичлэг хийвэл гоё юм байна. Одоо ариун цэрийн өрөө нь толин бүр үнэхээр супер цэвэрхэн энэ одоо бэлта гэдэг лөө ханнууд нь бас амар гоё цэвэрхэн өнгөтэй юм байна. Эндээ шүршүртэй. Энэ Airbnb-г би болохоор Монгол хүнтэй холбогдож олсон. Тэгээ дээрэс нь Шинса Ноньон гэдэг хоёр буудлаасаа нэг 5-6 минутын зайтай метроны буудлаасаа. Манай эмнэлгээс бол бүр маш ойрхон юм билээ. Энэ Airbnb-д 7 хоногийн хугацаанд байрлахад надад маш тухтай, тоглог, дулаахан цэвэрхэн, байршил нь гоё санагдсан болохоор би одоо байрны эзэндээ баярснаа илэрхийлээд тэг бичлэгэн дээр ингээд урдаад өгье. Өөр маш олон байрнууд өөр байршилд ингээд түрээсэлдэг гэсэн. Тэг яг хагалгаа хийх гэж ирсэн хүмүүс энэ их чинд зорж ирд юм билээ. Тэг миний байрны хувьд гэвэл өдрийн 100,000 вон буюу $71-2 байсан. Тэгээд хэрхэн энэ хүнтэй холбогдох вэ гэхлээр би бол Instagram-аар холбогдсон. Та нар ч гэсэн Instagram-аар нь хүсвэл холбогдоорой. За өнөөдөр би баахан дэлгүүр хийсэн. Тэг ердөөс гадуур бичлэг хийж яваагүй. За би Миннесогоос нэг юм Миннесогийн Дайсогоос өдөрт уух витаминуудээ ингээ хийдэг юм хөрхөн харьцаг авсан. Эндээ би жоохон сониныг авчижээ. Харж байгаад авсан гэсэн чи хамгийн сониныг нь авсан байх юм. За тэгээ гэртээ би энийг авмаар байсан. Энэ болохоор эмийн сан. Амар хөрхөн байгаа зү. Тэгээд энэ хоёрыг нийлээд би 3,000 воноор авсан. Тэгээд хагалгаа хийхээс өмнө би Airbnb-нүүдтэй ингээд өглөөний юм одоо хоол идээд сүүнд найруулдаг өглөөний цай энэ руугаад өндөг шарж идээдсэн баггүй юу. Тэгээ сая миний хагалгаа хэлэх өдөр нүүж очсон Airbnb-д би 7 ондсон тэр Airbnb газан плетиктэй. Тэгээд айгу аюултай би юм газ мадсахаар ингээд цочоод байдаг байхгүй. Тэг би ингээд давхраа ингээд ойдолтой байгаа юм чи ингээд цочхоор хүн нүдэ анин штэ. Тэгээд ингээд нүдэ ингээд айгу хүчтэй цавчих гадсан болохоор би тэр газан плетикийг ердөөсөө ажиллуулаагүй. Тэг би 7 хоног бүр битүү им бэлэн зутан мутан тиймэрхүү юмар хоолсон. Тэг миний ходоод амар өвдөж гин. Тэг дээрэс нь миний одоо энэ хумсны мах одоо ингээд сүрдичтэй штэ ходоод өвдөд тахаар. Тэг би одоо энд ирсэн. Тэгэд би өглөөдөө ийм ясны шүл ууя гээд сая энэ GS25-аас ийм ясны шүл авсан. Энийг буцалгаж уу. Тэгэд ийм йогурт идмээрэн активи авсан. Нэг дээр нэмэх нэг гэжсэн. Тэгээ маргааш дахиад гоё тухтай хүнсний дэлгүүр орж агаад өндөг шарж идэх юм. Тэгээ ер нь ийм өглөө ийм шүл ясны шүлнүүд ер нь уугаад яа ходоодоо жоохон тайвшруулахгүй бол. Тэгээд тэрнээс гадна би нэг ийм пүүз авсан. Энэ надад бүр үнэхээр таалагдсан. Би бүр амар их дэлгүүрсэн. Би тэгээд ингээд нөгөө зуучлагч охиноосоо Сена гэдэг байхгүй тэр охиныг маань тэгээ Сенагаас одоо би хайчих уу, ийш явах уу, тийш явах уу гээл TikTok дээр бахан газар харж мараад тэгэл гадуур явахаар дандаа юм шопинг хийдэг газруу заяа. Та болохоо ямар нэгэн дэлгүүр. Тэг би уг нь Солонгост би шопинг хийх гэж ирэхгүй. Би шопинг ердөөсөө хийх ямар тийм хүсэл, тийм бодол, тийм санаа манаа сэтэл алга гээл. Тэг би энэ хэдэн сая төгрөг үрцэн байгаа мэдгүй. Би одоо нэг бүтэн чимдан шопинг хийсэн байгаа байхгүй юу? Мейкап, скин кэр, хувцас. Угаасаа энэ дэштэй үнэхээр амар гоё илий. Солонгос брэндүүд нь ч амар хөрхөн. Basic хувцснууд нь ч хөрхөн. Гоё ганган хувцснууд нь ч хөрхөн. Яа над шиг хүнд бол хэцүү юм билий. Им одоо шопинг хийх дуртай. Тэгэд би болохоор юу яадаг байхгүй нэг юм хальт таалагдсан юм а ердөөсөө авдаггүй. Амар таалагдсан юм аа л авдаг. Одоо энэ харчаал энэ ямар амар хөөрх юм бэ гэсэн юм аа л би авдаг. Ердөөсөө энэ хөөрхөн л энэ гэсэн юмуд авдаггүй. Тийм болохоор хэрвээ би зүгээр л хөөрхөн л энэ гэдэг болгоноо авдаг байсан бол би бүр их хувц авсан байгаа. Тэгээ сонсодон юм бэлөө. Тийшээ нэг очиж үзсэн. Тэгсэн чинь амар бороотой цастай. Тэгээд ер нь бол амар бороотой цастай би амар дараад тэгээ би буугаал тэндээсээ шууд буцаад явсан. Тэгээ буцаж явсан дахиад лоттой тавар орсон. Тэгээ намайг ингэж болттой тэг ингээд одоо нүд мүд ингээд
оёдл моёдолтой байхад хинч тоож харахгүй. Тэр нь амар гоё ч гэсэн нэг юмд би гомцсон заяа. Лотте моол дотор амар халууцаад тэгээ нөгөө гадаа ээж байгаа юм цастай. Тэгээ би ингээд зузаа уцалчихгүй подолкон дээрээ нэг цам цөмснөө күртэг өмсөд тэгээ дотор ороо алхаж байхдаа халууцаад тэгээ би ингээд күртгийг ингээд барьцсан явж байгаад нэлээд би ингээд алхсан заяа. Тэр үуч ингээд алхаж байгаа л тэгэл нэг дотор уцсны дэлгүүр л ороод тэгсэн чинь дотор уцсны эмэгтэй намайг уучлаарай та күртгээ чирээд нэ гэлж байгаа хгүй. Тэр нь би оо гэд ингээд нэг хальт чирсэн л юм байх гэж нэг юм бодохгүй. За баярлаа камсаамида гэд тэгэл ингээд аваад харсан чинь миний бүр күртэгний ханцуу заяа бүр инээ хүртлээ заяа. Бүр ингээд баг бөөсөртлөө юм бүхэл тоос ингээд чирэгдсэн сав саарал болцсон амар их хог шороо наалтсан баг ингээд хэдэн мянган километр чирүүлсэн юм шиг болцсон байсан за. Тэг би тэрэн дээр ямар өөдгүй юм бэ яагаад надаа ингээд хилээд өгчихгүй юм болоо өгчөөгүй юм болоо гэж бодож ирсэн нөө нөгөө талаас нь үнэхээр намайг хинч тоож хардггүй энд ер нь хинч хинийгээ ч ингэж тоож хардггүй гэдэг нь мэдэгдэж штэ ийм юм дээр эднэр харчаад өө нөхөн күртгээ тэр чиржил байг гэж орхиогүй зүгээр үнэхээр күрт чиржсэнийг маань мэдэхгүй тэгэж амар гой тоохгүй алхахдаг нь гой ч юм уу гэ нэг талаасаа тэгээд нөгөө талаасаа хилчихгүй гэд ингээд жоохон хоёр ингээдсэн. Тэгснэ гомдчихсэн нь ер нь яасан гэж хүнд гомдоод байгаа. Күртгээ чирж алхсан чинь миний буруу үсттэй. Тэг яхаар хин нэг надад күртгээ чирж алхаж байгааг минь ингээд хилж өгөх ёстой юм. Би өөрөө л анхааралтай байх ёстой шүү дээ. Би өөрийгөө ингээд загнаад тэгээ жоохон тэрэндээ ингээд стресстэйдсэн. Тэгээд ямар ч зэрэг күрт өмөртөг угаагаад тэгээд надад эхний 7 хоног болохоор би ингээд 3 Airbnb ингээд солилцсон байгаа шүү дээ. Тэнгүүд надад айгүй юм солонгос яг гоё аялж байгаа юм шиг санагдаадсан. Тэгээд тэгсэн чи яг энэ хагалгаанд орчоод яг 7 хоног нэг Airbnb бид байцсан чинь яг амьдарч байгаа юм шиг байсан. Надад яг тэр жоохон стресстэйсэн. Би одоо энд ингээл таг нэг байрнаа гацж байгаа юм бахта бүхэл бүтэн 7 хоног ямар ч өсөлт дэвжил байхгүй юу гэж за. Тэгэж байгаа тэр гэр маань ингээл очих тоол нэг новш нэмэгдэл хоёр новш нэмэгдэл би чинь бүр тэнд хувцас аваад маагаал хөрөгч дүүрж мүрээл заяа бүр яг амьдарч байгаа юм шиг. Тэнгүү жоохон стресстэйд. Тэгээ одоо ингээ орчноо салцсан чи амар гоё буцаад за гоё шинжилэлт өөрчлөлт гээд би ер нь бол юм нэг хэвийн байдалтай удаан байх ер нь жоохон дургу төрлийн хүн гэдгийг ойлгосон. Тэгээд энд чинь гоё гипсэж авцсан оёдлуудаа жахуулсан тийм яг гоё ирж байгаа байхгүй юу. 문이 닫힙니다. 내려갑니다. Гадаа ер нь бол дулаахан байна 9 градус гэхэд би нөгөө даарахаас айгаад үжсэн оролт авцсан. Тэгэхгүй бол солонгосын салхи бол бүр яг no joke юм блий. Ямар ч нэг өглөөнийхөө цайг ууяа. Өчтөр би нүүж ирсэн. Тэгээд дэлгүүрээс нөгөө нэг юм өглөөний цай сүм авч чадаагүй. Тэгээд йогуртуудаа өчтөр өсөөд нэг дээр нэмхнийг йогуртуудаа бүр бүгдээ нийтсэн. Тэгээд өглөө бүр идэх юм байхгүй. My nose is pretty swollen, and about my eyes, it's not that swollen. It feels like someone is pulling from my upper eyelid. It feels so tight when I try to like blink. Би сая ийм том гүцэлгэн авсан. Манай Airbnb-ний байршил амар гоё юм байна заяа. Ердөөсөө метронд суухгүйгээр
10 минут алхаад Gentle Monster орж байгаа, Tambourines орж байгаа. Тэгээ тэнд өөр гоё юмнууд зөндөө байсан. Амар хөөрхөн бейкеринууд. Тэгэл ингээ хоорондоо алхаал. Apgujeong бас ойрхон байт юм лээ. Apgujeong гэдэг дүүрэгт бас айгу гоё үзэх юм ихтэй гэсэн. Гоё бас шопинг хийж болно. Энэ байршил таалагдчихэйна. Ийм том нараа миний эрхийн урнаас бараг том юм гүцээлцгнүүд авцсан. Одоо идчихэд тэгээ усанд орчоод маргааш би эмнэлэг дээр очиж шарлагаа илгэнэ. Угаасаа одоо явах төгсөж байгаа юм чинь шарлагаа ойрхон илгээд тэгээд хавангаа буулгаад ивэл одоо ер нь бол ийм жоохон хавантай байгаа. Яг ийм тэгшгэн нүртэй аватар шиг юм явж ийн ер нь бол. Гэтэ би жоохон хэтрүүлээд байгаа заяа яг үнэндээ. Тийм одоо амар сүртэй хаван бол байхгүй. Тунчиг зүгээр байгаа. Гэхдээ яг миний нөгөө нэг хүсчихсэн хамарнаас амар юм том санагдаад байгаа болохоор надад жоохон хэцүү байна. Энэ нөгөөний миний маарл дууссан би ингээд нүүрний хөвөө ингээд тавьсан байгаа шүү. Одоо энэ цаана ингээд ийм ойдолтойгоо харагдаж байна уу? Нэмжижгэ. Тэгээ энэ нөгөө нэг идэх тусмаа ингээд таталтаад өвдөд байна. Хоошиг идэж болохгүй. So I was thinking about buying some glasses since I cannot have LASIK eye surgery. I wanted to wear like a really good pair of glasses. But apparently all the glasses that I wanted from Gentle Monster and Maison Margiela collaboration are already sold out. And it's been just like a day or two. Гурван сарын 7 Солонгос тэрэг хит хончоо би хизээ ирлээ 19 дээр лөө 18 дээр лөө 17-8 хоногийн турш 2 чемодантай ирсэн баггүй юу. Тэгээд ингээ 3 дахь чемодан энэ шинээр чемодан авсан. Тэгээ энэ дотор ихтэй яг миний зүгээр шопинг хийсэн юмнууд л байгаа гэвд тоо. Өдөр болгон би гарч юмнууд авсан. Гэтэ юм аавна гэж бодож өрдөөсө гараагүй байхгүй юу. Зүгээр гараал тэгэл миний очиж байгаа газар болгон юм гой дэлгүүртэй, гой идэх юмтай. Тэгэл би гарч ирчээл эрэх тоолондоо 1 2 удтай. Өнөөдөр ч гэсэн гараад энэ хараа би ингээд 1 2 3 удтай юм авчирсан. Гэтэ энэ чах манай найз загсан л та. Зүгээр ер нь хальт юу авснаа харуулчих. Яг дараа нөгөө нэг гоё өөрийгөө эхлүүлдэг бичлэгэн дээрээ яг гоё юм авсан, тэдэн төгрөгөөр авсан ингэж харагдаж байна гэж яг гоё задлж харуулна. Ийм цэгцтэй хийсэн. Энэ болохоор надад нөгөө төрс өдрөөр маань Айсбагийн цомог өгсөн байсан штэ. Тэр дүүдээ нөгөө нэг хүссэн Айсбагийн энэ одоо пянзыг нь авч өгсөн. Би энд ингээд пүүзэ авсан гэж харуулчихсан штэ. Тэр пүүзэ ингээд хайрцагтайгаар нь хийсэн байсан байхгүй юу? Хайрцаг дотор мэдээж зөндөө юмнууд хийсэн. Одоо нэг гаргая дөө. Ингээд уг нь дөрвөн юмнууд ингээд хийсэн байсан. Гэтэ ингэхгүйгээр багтаах ёстой юм байна. Би нэрээ юм лаа ингэж асаадаг юм авсан. Би Монголд үрдээ сайгаа болохгүйсэн. Тэгэд ийм батганы наалт. Тэгэд энэ давхар ирүүний нэг юм одоо боолт. За би өнөөдөр авсан юмнуудаа харуулъя заяа. За эхнийх нь болохоор энэ System гэдэг солонгос брендийн ийм пүүз авсан би. Apgujeong гэдэг Hyundai Mall руу орсон. Тэгээд надад энэ пүүз ингээ амар таалагдаад даанч миний размер байгаагүй. Тэгээд худалдааны зөвлөгт нь хэлж агаад надад таарах размерийг нь одоо захиж авчруулад тэгээд 2 хоногийн дараа ирнэ гэдэг. Өнөөдөр 2 дахь хоног нь болоод тэгээд би ингээд пүүзээ авсан очиж. Ойнстон үнэхээр гоё юм аа энэ пүүз. За энэ болохоор баяртай холбоотой юмнууд байгаа. Мартин 8 болох гэж байна. Тэг би гэрээсээ хоолоогоо. За би ингээд өөртөө Gentle Monster-ийн шил авсан. Энэ кейс нь бол гоё юм шүү дээ. Ийм кейстэй юм байна. Тэгээ нэг хальт ингээ харуулж. Ийм бүдүүн арамтай шил надад юу н таалагдчихж байгаа. Би нэр H&M-ээс бас шил авсан шүү дээ. Тэрийг дараа нь л тухтай харуулъя дөө. Swarovski-гоос нэг амар хөөрхөн бөгөж авсан за.
Өнөөдөр би Apple John дэлгүүр хэсгээд амар супер стилтэй байлаа юу. Бүр үнэхээр супер стилтэй юм залуучууд явж исэн. Ингээ бөөнөрөө найзуудаараа яг загварын 7 хоногт оролцож байгаа юм шиг заяа. Өнөөдөр 12 сарын биш өнөөдөр 3 сарын 8. Тэгэхээр цаг 12 өнгөрцөн. Одоо шөнийн 2:49 болж байна. 3 сарын 9 болцсон. Би өнөөдөр юу хийсэн бэ гэхлээр манай найз луу Аки 2 одоо ингээд байрны эзэнтэй хувилдаад Монгол хүнээс түрээсэлж байгаа гэсэн штеп. Тэр ихтэй хувилдаад надад ийм цэцэг болон ийм торт өгсөн бэлгэлсэн. Тэгээ бүгдээрээ одоо цэцгээ ийм вааранда хийцгээе. Airbnb ингээ гоё ваар байд юм билий. Эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдрийн мэнд төргий. Нараа халбах сэрэн энэ two some place гэж шít. Энэ газарт зор жаргал амар дуртай гэд кейк нь бүр амар гоё гэдэг. Өнөөдөр нам дагуулж орсон байхгүй юу. Тэгээ бид тэр тэнийг амар гоё кейк хийсэн. Эцэн чинь тэр газрын кейк байна. Одоо цэцгээ задлангаа өнөөдөр юу болсон тухай ярий. За би шүн 3 сарын 7-нд Jenny цомгоо цацж байгаа штэ тий. Цомгийнхын тухай бичлэг хийсэн. Нилээн шүн унтсан би. Бараг 4-5 маа гэж унтлаа. Тэгэл өдөр 2 гэж сэрэл оёдл моёдлуудаа цэвэрлээ шалах мархан дээрээ тосоод өрхөөл цайн байгаа угаал байжсаар идэл 4 болоод тэг яг гэрээсээ гараад байжсэн чи байрны эзэн надруу бичээд миний дөө хаана энэ чамтаас уулзах хэрэг байна чи яана гартнуу яг наана байж байгаа чам руу ингээд нэг юм очноо 3 минутын дараа гэлээд байхгүй. Гэтэ яг үндэ би бол мэдчихсэн заяа. Манай найз залуу байрны эзэнтэй хувилдаад надад нэг юм өгөхгүй байгааг мэдчихсэн. Яаж мэдсэн бэ гэхлээр байрны эзэн надруу өчигдөр өглөө 3 сарын 7-ны өглөө гэсэн үг. Надруу зүгээр л бүр out of nowhere заяа хайч байхгүй шүүд найз залуутай юм уу кик гэсэн байхгүй. Тэгж битснийхэн дараа манай найз залуу өдөржингөө надаас юу хий маргааш хийдгээс ирэх бол маргааш хийдгээ гарах юм ингээд тэгж захгүй. Тэнгүүд нь ингээд шууд авир ойлгомжтой болцсон нэгдүгээр. Тэгснэ ингээд байрны эзэн амир тонаалтай тэгж битснийгээ эдит хийгээд хай болгоцсон байхгүй юу. Тэгээ тэр эдитлснийг ингээд одоо харж болдог гэдгийг мэддэг. Гүүл юм шиг байгаа манай байрны эзэн. Яг гоо манай нөгөө найз залуу tag private accountтай хүн байдаг болохоор гинт ингээд бичингүүт санаан зовсон баг. Энэ залуу яг үнэ яриад нь худлаа яриад нь яг үнэн хүмүү юм уу гэд тэгээд нөгөө аюулгүй байдлыг бодоод тэгээд лавлж асуусан л байх л та. Тэг ямар ч сан манай найз залууд ингээд жоохон итгэхгүй байсан болохоор манай найз залуу Аки руу битсэн гэсэн чинь байрны эзэн рүү бичээд өгөөч гэд. Тэгэл гадаа хүлээж яж байгаа л нэг амар хөрхөн ийм цэцэгний дэлгүүрийн имэйл юм шиг байгаа. Имээ хөрхөн өөдөөс ингээд Ruby гэд ингээд тэгэхээр тийм байна гэд. Тэгээ надад ийм цэцэг тэгээд ийм торт барьж хүрч ирсэн. Ямар гоё цэцэг вэ? Маш юм цэвэр ариун цэцэг харагдаж байна. Энэ араа цагаан сарнаа вэ? Ямар гоё юм бэ? Амар гоё нэртэж байна. Ийм цэцгийн баглаа ийм олон цэцэгтэй байхаар бод сонирхолтой юм байна. Одоо мод шиг ийм хөрхөн ягаан цэцэг байна. За тэгээд цэцгээ авчаад гэртээ оруулж ирж тавьчаад тэгээд зол жаргал бит хоёр гэрээс жоохон хол байдаг газар уулцсан байхгүй юу. Тэгээ яарад гэлс гараад төнгөс гэлөө одоо ер нь бол котлет идсэн. Тэгээ бит хоёр гараад тэгээд зол жаргал надад одоо чиний bad blood руу чи орж үзүүлье гэд. Тэгээ бит хоёр bad blood орсон. Энд та хөөрхөн цэцэг юм аа. Тэгсэн чинь bad blood за нэгдүгээр тэр bad blood болохоор амар олон давхар байсан. 3 давхар илүү да. Тэр ингээд давхар болгоно нь хувцастай. Тэгснэ бүх хувцас нь хямдарсан. Шин загварууд нь хүртэл хямдарсан заяа. Тэнгүүтээ бүр маш их сонголттой. Амар олон төрлийн хувцас. Би бүр bad blood дээр тийм амар олон хувцас байдаг ч гэж мэдээгүй. Дотор нь юм хөөрхөн нэгцэн зүрх байна. Энийг нь хатгалнаа. Энэ хараа энэ дээр откритикэн дээр ингээд солонгосоор юм бичиж. Гэтэ юу бичснийг нь харчи. Хүндэт Руби минь одоо чамтай хамт байхгүй байгаад намайг уучлаарай. Одооноос би үргэлж чиний хажууд байна гинэ. Энийг манай найз залуу бичүүлсэн болов. Нөгөө их чинь ингэж бичиж өгсөн болов. Зөв өөр ингэж санаачлахаараа ингэж бичсэн болов сайн мэдэхгүй байна. Тэгээ юу ярьчлаа? Үнэн нь бол боломжийн байсан. Тэгээд солонгостой тийм амар нэртэй брэнд биш юм билий. Одоо нэртэй гэдэг нь юм алдартай гэсэн утгаараа. Одоо Монголд байдаг шиг тийм амар хайптай брэнд ердөөсөө биш юм билий. Монголд ч одоо ингээл bad blood ер нь нэм хайптай байгаад идэв штэ. Энд бол тийм байгаагүй. За цэцгээ ийм хөрхөн болгочлаа. Одоо би чинь bad blood-ийн өмдөг амар хүмүүстэй штэ амар тухтай байдаг байхгүй. Тэгээд ийм өвдөг гарч мараал одоо материал нь сунаж дарваагаад байдаггүй. Тэгээ би ээлжийн нэг өмд авсан. Нэг джинс өмд авсан, нэг юпг авсан. Тэгээд нэг ийм цахилгаантай улаан цамц авсан. Ямар ч нийлээд 461,000 вон болсон. Сая хэдэн 100,000 төгрөг. Тэндээсээ гараад
бит хоёр хонготой билүү би нэрийг боруулж магадгүй тэмний гудамжаар явсан. Тэр гудамжаар надад амар таалагдсан. Яг л одоо яг ийм Солонгост байгаа юм шиг маш олон солонгос хүмүүс залуучууд байсан. Айгүй гоё солонгос дэлгүүрүүд байсан. Тэндээс бас нэг айгүй хөөрхөн дэлгүүрээс нэг юм хөөрхөн юм даавн юпг цамц момц энэ төр авсан. Тэгээд бит хоёр Tucson гэдэг кейк хийсэн. Тэгэл ирж ин да гэртээ. За одоо Jenny-ийнхаа бичлэгийг эвлүүлээд оруулчих юмсан. Явах өдөр төхөөлэн да харих өдөр. Бадмаа нөгөө нэг хамрын агаалганд орсон влогныхаа парт 2-ыг оруулчих. Энийг үзэнгээ кейкнээс идэе. Гарч алах тийм үү ийш тийшээ жоо алахгүй бол бас хитэн хэвтэн байдалтай байгаад нэлээ хаваа хавтал үүсдэг гэсэн шүү. Өнөөдөр юу ч хийсэнгүй манай гэрт хоёр зүгээр л гэрт ураа байгаа л хайрт гар. Гарч алах тийм үү. Гэтэ байгаа л хар хамаа авдар үүсдэг гэсэн мэсэн гэж ясна. Өнөөдөр төр гарсангүй гинэ. Оо намуу киё. Ямар амар хүрхэн кейк вэ? Энэ араа ийм хүрхэн кейк вэ? My money don't jiggle jiggle, it falls. I like to see your wig. 3 сарын 9. It's 10 p.m. I've spent the whole day at home. I just didn't want to go out. And I was so tired because there was not even one day that I would just stay in bed, just relax and do nothing. There was not a day like that since I came here. Today, like, I felt really tired and I didn't have no energy to go out. I still worked. Today I had to check the Hot Mug Diary season 2 episode 1 and I spent like 3 hours checking, fixing. The main editor is in Mongolia and I ate at like 4 p.m. which is 6 hours ago and I'm starving. I'm outside trying to find some place to eat. I only have like 2 days left until I fly back home. Just now, I kind of felt like I am not going to the right direction and I had to check the map. And turns out I was right and I was going to the wrong direction. Tomorrow is a big day. I have plans with Torjargar. She has a really good personality. So funny. I really enjoyed spending the day with her. And tomorrow we have plans. We're gonna go to the Seongsu district and she's gonna show me around all the cool places in Seongsu. And I also have to go to Bad Blood again because Aki wants me to buy her like some pants. And after that, I'm gonna get my like inner stitches removed in like inside my nose there are stitches. After that, I have to shoot an Instagram reel for a Korean makeup brand called Amuse. Can you imagine? And the day after that, I'm flying back home. It's been a really good experience and I know for sure that I'm gonna miss the city so much. As it gets closer for me to go back home, fly back home, like I kind of feel like sad and like I'm stressing a little bit because, you know, I fell in love with the city and as much as I do miss my home, there's a feeling that I want to stay here a little longer, you know. I didn't get enough of the city.